Гараа ингэж барьвал дундуур нь сүнс харагдана. Зэйвэцхан бамбарнууд минь. Нөгөө өмнө оруулсан тэ horror stories-ийн эхний анги нь амар гоё байсан мөртлөө шууд араас нь 2 3 дугаар ангийг оруулъя гэсэн чинь 2 дугаар анги нэг тийм comedy horror болоо. Тэгснэ 3 дугаар анги нь бүр нэг тийм өөр гариг rope тентер болоо. Манай бамбарнуудын үздэг төрөл ер нь л биш болоод байсан болохоор төр хойш нь тавьсан байгаа шүү. За. Тэгэхээр энэ удаад ярих кино бол ёстой нөгөө будган ханхалсан гэдэг шиг дөнгөж саяхан буюу 2025 оны 9 сард гарсан нэлээд нууцдаг гэхдээ маш гоё сэдвтэй нэгэн кино байгаа. Сүнс худалдаж авдаг хар зах байдаг гэвэл яаж вэ? Нилээн нууцлахаас гадна шинэхэн кино учраас интернетээр яг гоё задлж тайлбарлсан тайлбар энэ төр одоогоор байхгүй байгаа тул тоороо нь өөрийнхөө ойлгосноор л яриа шүү. За. Тэгэхээр манай бамбарнууд ч гэсэн яаж ойлгосон тухайгаа мөн уламжлалт ясаараа 10-аас хэд гэж дүгнж байгаагаа комментоор бичээрэй. Яг тэгээд олон юм яриад яг уу 2025 оны The Cursed кино руугаа орцгоё. Нэгэн бөө залуу бөөн л цуснаж болоод гахаан толгой энэ төр тавьчихсан өөр хэсэг хүмүүсийн хамт гандаад ямар ч цэцэг навчсгүй болчихсон хөгшин том модны доор зан үйл хийж буугаар кино маань эхэлнэ. Хэсэг хугацааны дараа өнөөх мод нь маш гой ногоорчсон байх ба энэ тосгоны нэг ахгүй канистертай хор авчраад ёроол руу насахад шууд хамраас нь цус гарч эхлэх энэ төр. Ахгүй ч юм бодлого цусаа арчаад модонд наачгаад уцаар хин нэгэнтэй би нэг удахгүй чи зүгээр над хэлсэн мөнгөө л бэлдэж бай энэ төр гээд ярилцаж харагдана. Ахгүй энэ модыг албаар өхүүлж устгаад тэгээд энд нь лобби оруулж байгаад гольфийн талбай бариулах гэж байгаа мөнгөний шуналтаа нүдэн сохорсон л нөхөр юм байлээ. Хамгийн сонин нь сая модонд арчсан цус нь шууд мод руу шингэснээ нэг тийм цэцгийн тоос шиг цагаан зүйлс модноос цацраад л эхэлдэг. Өглөө болоход эхний хэсгийн гол дүр болох манай зохиолч бүсгүйч өглөөнийхөө цаг ууж байхад найз нь залгах ба би зүгээрээ энэ хөдөө газар ирээд зохиолоо бичсэн чинь ёстой амар гоё байна гэж ярьж харагдана. Өмнөх шөнийн нөгөө сонин цэцгийн тоос шиг зүйлс хаасайгүй хийсээр л өчигдөрхөн ном ногоон байсан өнөө мод нь бүр гандаад нүцгэрчгсэн байх ба тосгоных нь ч өчигдрийн ахуйг чийл гольфийн талбай энтергээ балаараад байсан шүү дээ. Чийл ингээ виз энэ модыг бид нэр дахиж шүтэх ёстой гэж маргалдаж гарна. Манай хүнч гайхаад л харж байтал тэр ахуйгийн хүзүүн дээр нь нилээн том нэг тийм батг хатиг шиг зүйлс харагдах ба манай хүнч гэрлүүгээ буцаж ороод энэ модныхын тухай мэдээллийг интернетээр хайтал нэрэл энэ модыг нь хэдэн 10 жилээрээ дахиж шүтэж ирсэн ба киноны эхэнд гарсан бөөгийн зан үйл хийж байсан нь энэ модыг дахиж байсан юм байна лээ. Оройч болж манай хүн гараад өнөө модны доор очиход цагаан цэцэг дэлбэлж харагдах ба гайхаад яа гараараа хүрэх гэтэл өнөө бөө гарч ирснэ. Чи төлөөсөө төлнө. Заавал төлнө энтергээл сонь зүйлс ярьж байснаа өнөөх модонд мөргөөд л эхлэхээр нь манай хүн бүр эвгүүцээд шууд цаашаага яваад л өгдөг. Цаашаага алхаж байтал гинтэл зам дээр бөөн цагаан цэцэг харагдсанаа нүүрэн дээр нь зөндөө олон цэцэг урагчсан хүний тасарчсан толгой харагдахад мэдээж л манай хүн шууд шокроод гэрлүүгээ гүйж ороод өнөө найз руугаа залгаад би ийм зүйл харчихлаа айгаад байна. Одоо маргааш би шууд сөөвөл буцлаа энтергээл бөөн сандраад юм ярихад мэдээж л өнөөх найз нь оогт итгэдэггүй. Тэгснэ найз нь балаа юмд санаа зовж ийснаас наа хүзүүндээ санаа зовооч гэж хэлэх ба гайхаад хартал яг л нөгөө тосгоны ахгүй шиг асар том батгч гэмээр юм уу хатигч гэмээр юм уу нэг зүйл хүзүүн дээр нь гарчихсан байх ба шахаад үзтэл шууд л цус гарч эхэлдэг. Манай хүн ч унтаж байхдаа өнөөх бөө өөр дээр нь нэлдэв зан үйлэнтэр хийж байснаа хутгалж байна гэж зүүдлээд зочоос ирэхэд хүзүүн дээрх нь бүр л эвгүй болцсон байсан тул толинд харж байгаа л шархны лентэ аваад л үзтэл
ялцчгүй нэг ойлгомжгүй сонин зүйлсээс зүгтаад гэртээ орж ирэхэд нүүрэн дээр нь яг л тосгоны хүмүүс шиг бөөн л цагаан цэцэг ургаад л гараад ирэх ба манай хүн ч нэг том хотог олж аваад шууд л нүүрнийхээ арсыг зүвсэж гарна да. Зүвсээд л хуулаад л аваад л байдаг. Ахиж цэцэг нь ургаад л гараад байсан тул ахин дахин зүвсээр л өглөөч болоход тосгоны иргэд нөгөө модондоо шингээд орчихсон цэцэг навчгүй нүцгэрчгсэн байсан мод нь буцаа цаахан ногоорчсон. Нөгөө талд манай бүсгүй хэддийнэ өнгөрчгсөн л байхын тэр. Мод руу хор цацдаг ахгүй шуналдаа сохрон тосгоны хүмүүсийн олон 10 жил шүтэж ирсэн модонд буруу зүйл хийснээр байгаль их хариугаа авч байгаа мó л гэлтэй. Үүнээс гадна модны үндэс рүү хор асгаа дээр нь цусаа няснаас болоод нэг л эвгүй зүйлийн хаалгыг нээгээд эхлүүлчихшгэл боллоо да. Хоёрдугаар хэсэг эхлэхэд саяны зохиолч бүсгүйтэй утсаар яриад байсан найз нь гудамжаар алхаж явхад хажууд нь FYB буюу For Your Beauty гэх гоо сайхны компани сурчилгаа явж харагдах ба мань бүсгүйч утсаар хэн нэгэнтэй би харин хамраа янзлуулчдсан билүү гэхдээ арай л үнэтэй юм аа гэж ярилцаж харагдана. Лифтээр дээшлээд гэртээ орох гээд алхаж байтал яг хажууд айл нь буюу 604 тоотын үүдэн дээр төгс үтсэглэн гоо энтергээд биччихсэн түрүүний FYB компани хүргэлт ирчихсэн байсан ба мань нөхөр хажуугаар нь гэртээ орсноо буцаж гарч ирээд шууд аваад гэртээ орчихдаг. Нэг үгээр бол хажуу хайлынхаа хүний захиалсан барааг хулгайлсан л гэсэн үг. Гэртээ ороод бүр юу ч болоогүй мэт л өнөөх барааг нь яг задлах гэж байхад хөрш буюу 600 тоотын эмэгтэй нь хаалгыг нь цохин уучлаарай та миний захиалсан барааг авсан юм уу? Сүүлийн үед миний захиалсан бараанууд алга болоод байгаа гэтэл мань бүсгүй. Үгүй би юу ч хараагүй шүү. Бас юу ч аваагүй гэж шууд гүр ичгдэг. Бас л аваа шир нөхөр байгаа шүү. Эзнийг нь явуулчаад захиалсан барааг нь нээтэл нэг тийм хиймэл ч юм уу жинхэнэ ч юм уу гэмээр хамар байх ба толинд харж байгаад өнөөх хамрыг нь өөртөө ойртуултал өнөөх нь шууд л татагдаад нүүрлөө нь орчихдог. Нилээ өвдөө бөөн орилж байгаа л толиндоо хартал яг хамраа янзлуулаад ийм болохондоо гэж бодож байсан хамар нь бүр яг хүсснээр нь болчихсон байсан ч ёстой л нэг хаг баярлаж харагдана да. Өглөөч болж мань бүсгүй ажилдаа явхаар лифтэнд суутал хажуу хайлынх нь хүүхэн араас нь орж ирснэ. Уучлаарай та 603-ын хүн мөн биз дээ гэхэд мань бүсгүй юу ч хэлэлгүй шууд ланаад гараад л явчихдаг. Их л өөртөө ихтэй симбэлзээд л ажил дээр ирэхэд ажлынх нь хүмүүс ч вау чи нэг л тийм өөр байна да. Хаана юу хийлгүүлсэн тэргээд тал талаас нь асууж гарна. Ажлаа дуусгаад орой гэртээ ирэхэд хөршийнх нь нүүдэн дээр ахаад л хүргэлт харагдах ба дээр нь авбал алан энтергээд л их л заналтай анхааруулга биччихсэн байсан ч манай хүн ёстой л нөгөө амтчсан хэрэгээ 10 дахин гэдэг шиг яаж зүгээр ах вэ? Ахаад л шууд аваад гэрлүүгээ орчихсон тэр. Гэртээ ороод л нээгээд үзтэл яг л өчигдрэх шиг гэхдээ нүд байсанд нь шууд нүдэндээ ойртуулаад л хийтэл нүд нь өнгийн линз энтер зүүчгсэн мэт их л сүрхий болоод л ирдэг. Мань бүсгүйч бөөн баяр болоод элдв палаж энтер өмсөөд л өөрийнхөө зургийг аваад шинхэн үзэсгэлэн төрхөө баараг л тэмдэглээд байж байтал хаалгыг нь ахаад л нүдэж эхэлдэг. Энэ нь мэдээж л хөрш бүсгүйн байх ба мань бүсгүйч би бишээ гэж хэлээд байна штэ явахгүй бол би цагтаа дуудана шүү энтер гэхэд хөрш бүсгүйн яг л галзуурч эхлэн дээ. Хэд гадаад үзэмж харагдах төрх гоо сайхан чунсан хүн ямар аюултай болж байгааг бас л гоёор харуулж байгаа шүү. Зэксори дундуур нь уламжлалт ясараа гяс нөгөө санал авчи. Дараагийн киногаар хэдүүлээ Солонгос кино үзэх үү, Таиланд кино үзэх үү, эсвэл Япон кино үзэх үү? Яг аль улсын киног үзмээр байна гэдгээ доор комментоор шууд бичээрэй за. Мэдээж тоороо саналыг харж агаад дараагийн киногоо шууд бэлдэх юм шүү. За буцаад кинонд орцгоё. 3 дахь хэсэг эхлэхэд энэ хэсгийн гол дур болох ахлах ангийн сурагч манай Суён дүнгийн цаасаа хараа жаахан сэтгэл гундуул харагдана.
Бүтлгүй хоёр найз нь ч дайжгүй л байжтэй энтергээл хань татаж байснаа. Нэрээ би өчигдөр гоё юм үзсэн, энийг хардаа, сүнс хардаг арга гэсэн энтергээл гараараа нэг тийм сонирн барилт хийгээд өнөөдөр чиний төрсөн өдөр. Өнөөдөр чиний төрсөн өдөр. Надад царайгаа харуулаач гэж хэлэхэд гарын дундуур нь сүнс харагддаг энтергээл лили балаа юм яриад байж байдаг. Манай суёоны ээж нь охиныхоо дүнг хараад сууж байхад ажлынх нь ахлах хажууд нь хүүхэд нь анагаахын сургуульд хуваар авах нь бат боллоо гэж их л баяртай л харагдана. Мэдээж л охиныхоо дүнг харсан ээж нь охиноо хичээлээ илүү сайн хий хаашаа гарах гээд байгаа энтергээл дөрмийн дагууч маргаан эхлэндэ. Ингэснээр бүр л аргаа орсон ээж нь нөгөө ажлынхаа ахлахтай тусдаа уулзаж байгаад яаж охиноо танаа хүүхчиг сайн дүнтэй болох уу энтергээл зөвлөгөө авахд ахлах нь чи үнэхээр итгэнэ гэвэл яг би чамд хэлж өгье. Энэ бол нэлээд аюултай арга. Бас хүнд ч хэлж болохгүй шүү гэснээр яг үнэндээ би сүнс худалдаж авсан юм аа гэд нэг сонин зүйл хэлхэн тэр. За ингээд л охиныхоо сурлагын төлөө юу ч хийхэд бэлэн ээж нь шууд зааврынхан дагуу хэлсэн газар руу явна да. Нэгэн орхигдсон сургалтын төвийн байр руу очиод 414 тоотын хаалгыг нь олж ороод дээрээ нэртэй ганцхан локер байгаа. Тэрэн дотор нь ороод хаалгаа хаана. Ингэснээр сүнсний ертөнц рүү буюу сүнсний хар зах руу орно. Тийшээ ороод хүнч бай, юуч бай, нүдрүү ноогт ихцэлж харж болохгүй. Чигээрээ алхасаар байгаад нэгэн барилгад ороод тахилын ширээн дээр нь байгаа савнд бэлдсэн зүйлсээ хийгээд өөрийнхөө судсыг ханана. Учир нь сүнсний хар зах дээр мөнгөөр 8 хийдэггүй. Зөвхөн цусаар л 8 хийдгээл гэх юм тэр. Энэ ахлах ихчийнх нь гарн дээр нь сорив байхыг нь харуул бас л яг гараа зүссэн л юм шиг байгаа. Мань игч яг л зааврын дагуу асар том хутгаар гараа зүсээд ухаан алдаж унаад нэг сэрхэд нөгөө 414 тоотынхоо үүдэнд хажуудаа нэг юм жижигхэн сахиустай ваартай хамт сэрдэг. Өнөө 414 гих өрөөний тоотонч байхгүй зүгээр л нэг хан болчихсон л байдаг. Гэртээ хараад өнөөх жижиг ваарыг авчраад яг л зааврын дагуу охиныхоо буюу манай суёоныг унтаж байхад орон тавиад өнөө хизээж газарт унгааж болохгүй. Бас байнга охинтойгоо хамт байлга гэсэн модон сахиусыг нь манай суёоны цүнхэндээ байнга авч явдаг тоглоомныхон дотор хийж оёод. Ер нь л мань ээж өөрөө баараг л лам буу шиг охин дээрээ бөөн л юм хийж гарна да. Тэгсэн чинь бүр яасан гэж өнөө ээжтэйгээ хэрүүл урал хийгээд хичээл дээрээ муу аваад байдаг байсан. Манай суёон чинь бүр донтчихсон шинжтэй хичээлүүдийг өөлүүлээд хамаг шалгалтын дээрээ тулцсан оноо аваад ээж нь ч ёстой л нэг хагартлаа баярлаж эхлэндэ. Мэдээж өнөө хоёр бүтэхгүй найз нь юу чи бүр 100 авсан юм уу? Боломжгүй штэ. Шалгалтын материалыг олоод авчихсан байсан юм уу? Чи яг тэгсэн л байна да. Алив цүнхээ үзүүлчих энтер гэж балаарч байгаад өнөө хизээж битгий биеэсээ салгаараа гэд байсан. Сахиус дотор нь хийчихсэн байсан тоглоомыг газарт унгаачихсан тэр. Яг энэ үед нь гэртээ хоол хийж байсан ээж нь ч гараа зүсээд манай суёоны хамраа шууд цус гараад гэртээ харж байхад нь нэг юм эвгүй сүнс яг урд нь тулж ир зогсоод ер нь л юмс нэг л эвгүйтэй л эхлэндэ. Гэхдээ энэ сүнс нь манай суяанд огт харагддаггүй. Тэгснээ бүр гэртээ орж ирээд ээжтэйгээ огт дуурахгүй өрөөндөө ороод суучих ба ээж нь гайхаад араас нь ортол яг л нэг юмд ховстуулсан мэт ээжигээ шууд багалзуурдаад бүр сүултээ шууд хан мөргөж байгаа л ухаан алдаад л унчихдаг. Яг энэ үед өнөөх сүнсний хар зах дээр нөгөө бөө залуу манай суёоныг хөвтүүлчихсэн дээгүүр нь гал энтер явуулаад нэг тийм зан үйл энтер хийж байгаа мэт л харагдана. Маргааш нь манай суёон ээжтэйгээ хамт эмнэлэг дээр очиж бөөн шинжилгээ энтер өгсөн ч мэдээж л ямар ч асуудалгүй байна. Зүгээр шалгалтандаа хит их бэлдээд ингэж байгаа бахаа л гэж. Ээж нь ч манай суёоныг шалгалтандаа сайн аваад байсанд нь бүр л донтон манай суёоныг унтаж байхад нь нууцаар үс хумснаас нь аваад л өөрийнхөө нэг шүд энтрийг шууд суглаад өнөө сүнсний хар зах дээр очиод ахаад л нөгөө зан үйлээ хийсэн байхан тэр. Тэгснэ гинтэл ухаарсан үгэлтэй жаал бодлогширж байснаа одоо болиё гэж охиныхоо өрөөнд байхгүй хооронд нь ороод орон доогуур нь нууцаар хийсэн байсан өнөө жижиг ваартай зүйлийг авах гэтэл хин нэгэн шууд хөлнөөс нь татаад л цонх нь өөрөө онгосноо өмнө гараа зүссэн хэсгээс нь цус ёстой л нэг олгоодоо урсаад л эхэлдэг. Яг энэ үеэр манай суёон анги дээрээ шалгалт өгч байхад Яа бас л нэг шунал. Охиноо сайн дүнтэй төгсөөд сайн ихтэй сургуульд ороосоо гэсэн хит их шуналтай хөтлөгдөн сүнстэй хүртэл гэрээ хийсэн нь сайн нарч төгссөнгүй дээ. Бас нөгөө найзуудынх нь яриад байсан энэ гарны байралт нь үнэн л байсан юм байна те.
Дөрөв дэх хэсэг эхлэхэд ахлах мөрдөгч шинхэн туслахын хамт нэгэн хэрэгтний хөөж яваад яг барьдгийн даваан дээр алдчихдаг. Хэрэгтэй бүр л улангассан мөрдөгч шинхэн залуухан туслахтаа юм хийхдээ битгий надад цаад болж вэ заа юу. Зүгээр л миний араас дэмжлэг бол гээл хатуухан хэлчихгээд ажлынхаа нэг хүн рүү залгаа зүгээрээ би өөрөө зохицуулна гээл дайрсаар байгаа цаяны хэрэгтний гэрийн байршлыг нь олж мэдээд шууд л очихоор болдог. Туслах нь чуурхи ахлахаа хоёуланд нь нэгжлэг хийх зөвшөөрөл байхгүй штэ гэхэд улангассан ахлагч мөрдөгч нь амаа татаад хурдан яв гээд шууд хэрэгтний гэрлүү орохоор болдог. Байшин руу дөнгөж яваад ороход бөөн л хүний эрхтнүүдийг савнд хийгээд тавьчихсан бөөн захиалгын бүртгэл энтер л байхын тэр. Нөгөө гоо сайханд хид шунаад хөршийнхөө хүргэлтийг энтер хулгайлаад байсан хүүхний хэрэгэлдэг зүйлсийг нийлүүлдэг компани ч юм уу тэр газар нь л байсан юм байна лээ. Мань туслах нь ахлахаа энэ энгийн хэрэг биш байна. Нэмэлт хүч дуудъя гэхэд мэдээж л мань ахлах бити галзуураад бай. Би энэ новшийг өөрөө барина. Тэтгэвртэй гарахаас өмнө нэг том хэрэг шийдээд тушаал дэвшмээр байна гэдэл аюулгүй байдал дүрм журмаа огт бодохгүй эрх мэдэлд хитрхи шунсан л харагдана. Өөрхий туслах нь ч юм хэлж чадахгүй мань хоёр цааш шалгах явтал загасны аквариумд нь хүний тасарсан гар өөр нэг өрөөнд бүр толгойгүй хүн байрны өрөөнд нь хүний бөөн тасарсан эрхтнүүд энтергээд ер нь л нэлээд эвгүй газар л байдаг. Мань хоёр шалгаж явсаар санаандгүй нэг нууц хэмээр хаалга олоод шууд л яваад ороход яг нөгөө FYB буюу For Your Beauty гэсэн нүд хамар энтер зараад байсан брендийн хайрцагнууд нь бөөн хяналтын камерууд бүрч болоогүй хүнийг алж эрхтнүүдийг нь авдаг ширээн дээр нь яг эхний хэсэгт гардаг шиг нүүрэн дээр нь битүү цэцэг урагчсан үхсэн эмэгтэй хэвтэж байхын тэр. Ахлах ч одоо л нэг үнэнтэйгээ эвлэрч нэмэлт хүч дуудъя гэж хэлэхдээ зэрэгцэн тогон тасарч нэгэн том биетэй энгийн биш хүн гарч ирээд шууд туслахын нь хоолой гэрчээл хуруунуудыг нь тастаад л яваад өгдөг. Мань ахлагч шархацсан туслахаа заавал авч гарна гэд өнөө нууц өрөөнөөс гарахад өнөөх том биетэй эвгүй нөхөр бас л хөөж ирээд ахлахын эзэнд нь утгалаад өөрөө буудуулаад унах ба манай ахлах яг нүд анхын алдад өнөө бөө өрөөнд орж ирж харагдана. Ерөнхийдөө энэ бөө залуу иймэрхүү шуналдаа хит хөтлөгдөөд буруу замаар будаад ээж байгаа хүмүүс чанга нь хүртээдэг ч юм уу эсвэл үгснийхэн дараа эд зүйлсийг нь аваад зан үйлдэ ашигладаг юм шиг байна. 5 дахь хэсэг эхлэхэд Вьетнамын нэгэн сургуульд 3 найз болох Вьетнам, Солонгос, Таиланд 3 охин багш нь элдв сүнс чөтгөр гээд хичээл орж байхад огт тоолгүй хоорондоо марзагнаад нүүр амаа будаад л байж байдаг. Багш нь хичээлээ үргэлжлүүлэн сургуулийн ойролцоо байдаг сүнстэй гэгдэх нэг газар байдаг. Тийшээ та хэд огт очиж болохгүй шүү гээд ярьж байхад хонхч дугарснаар хичээл дуустдаг. Мань 3 найз ч оройн клуб ороод сайхан шоудаад сууж байгаа. За одоо хайчгүй гэж ярихад солилцоогоор ирсэн солонгос сурагч нь яах юм бэ? Арай сонирхолтой юм хий. Миний энэ өмнөх бичлэгийг хараа гээд нэгэн сүнстэй гэгдэх газраар явсан бичлэгээ үзүүлээд энэ бүр 130 мянган үзэлт авсан. Иннээс илүү их сая үзэлт авах гоё бичлэг хийя гэж ерөнхийдөө нэг тийм сошиал хандлтад онцсон нөхөрл юм шиг байгаа. Ингэснээр мань 3 үргэлжлүүлж уух биш нөгөө багшийнхаа очиж болохгүй шүү гэх газар руу орохдоо хашаан дээр нь байсан нэг сахиусыг санаандгүй унгааж харагдана. Бичлэгээ хийгээд цааш явсаар нэг том худаг дээр ирээд сүнсээ чи байна уу сүнсээ гэж далчгнаж байхад Таиланд охин нь манайд бол сүнсийг ингэж хардаг гэдэг штэ гэж тонгоогоо цалтаан дагуураа харахад мэдээж л юу ч байдаггүй. Солилцооны солонгос охин ч жаал шоолж инээж байснаа намайг харин солонгост ахлах ангид байхад эгч нар ингэж сүнс хардаг гэж зааж өгч байсан гээл нөгөө сонин гарын барилтыг хийхэд нэрэл худагнаас нэг зүйл гарч ирж байгаа мэт харагдана. Нөгөө сахилгагүй Таиланд охин худаг руу доош тонгоож байгаа л яг нөгөө гарын барилтыг нь хийгээд яг зааснаар нь өнөөдөр бол чиний төрсөн өдөр. Өнөөдөр бол чиний төрсөн өдөр. Надад царайгаа харуулаач гээл хэлснээ таг гацчихсан тэр. Нөгөө хоёр нь ч тоглоод байна гэж бодсон ч найз нь огт хөдлөхгүй байсанд гайхаад зогсож байхад нэг тийм салхи ч юм уу юу ч гэмээр юм нэг юм мань хоёрыг хойш нь шууд шидчих ба буцаж очоо Таиланд найзаагаа харуул нүрийг нь юу чгүй сийчээд хайчихсан байдаг. Мэдээж л мань хоёр орилоод л зогтохтой зэрэгцэн өнөө Таиланд охин нь ч алга болох нь тэр. Мань хоёр ч бөөн шок болон байрандаа ирээд хийсэн бичлэгээ үзэх гэтэл яг тэр хэсэг дээр очоод гацчих ба сошиал хандлтад онцсон солонгос охин нь надаас л боллоо гэж өөрийгөө буруутгаад л эхэлдэг. Вьетнам охин нь найзаагаа жаал тайвшруулж байгаад 0 орчхоод гарах гэтэл
Вьетнам охин ч гэртээ хараад өөрийнхөө хийсэн бичлэгийг үзэхэд нөгөө Таиланд найз нь яг гацах үед хоёр сүнс найзынх нь гараас барьчихсан. Түрүү 0-д гарч ирсэн сүнс найзынх нь нүрийг юу ч хөө сийдсэн болохыг олж мэднэ. Шүүнж унтаж чадахгүй нөгөө гарын барилт энтрийг хийчихсэн бөөн л хар дараа цочин сэрээд ам үлдсэн солонгос найзтайгаа уулзах гээд гарахад ээж нь яг л өмнөх хэсэгт гарсан шиг гарн дээрээ сорвтой л харагдана. Энэ ээж нь ч гэсэн сүнсний хар зах ороод сүнс худалдаж авсан юм байна лээ. Мань Вьетнам охин ч солонгос найз дээрээ ирэхэд бөөн л цагтаа сэргийлэх болчихсон байх ба гайхаад яваад ортол солонгос найз нь яг нөгөө гарын барилтыг хийчихсэн их л эвгүй төрхтэйгээр хэдийнэ өнгөрсөн байхан тэр. Мэдээж л мань Вьетнам охиныг цагдаа нар бөөн л байцаах ба мань охин хамаг үнэнгээ хэлсэн ч юу гэж л итгэхвдэ. Бүүр аргаа орсон охин нөгөө элдв сүнс чөтгөрийн тухай заадаг багш дээрээ очиод тусламж гоохот яг л түрүүн гарсан шиг жижигхэн сахиустай ваар гаргаж ирээд тэр худгийг дөнгөж барихад нэг охин унаж үхсэн гэдэг. Тэрний сүнс баг. Тиймээс тийшээ очиод тэр охины ямарваа нэгэн үлдсэн зүйлийг олоод энэ вааранд хийвэл тэр аюултай сүнсийг хорж чадна. Өөр арга би л мэдэхгүй байна л гэн. Өөр ямар ч аргагүй болсон охин амьд үлдэх ганцхан арга мэдэж авсан тул өнөөх ваарыг аваад хэдий ахиж очмооргүй байсан ч өнөөх худаг руу зориглоод л очихоор болно да. Худаг дээр ирээд гайхаад харж байхад нэрэл нэг хүний гэмээр тасарсан хуруу худагны чулуунуудын завсар үлдсэн байсанд мань Вьетнам охин энэ яг мөн байна гэдэл яг авах гэж байхад нэг гар гарч ирээд шууд доош нь үсдээд л аваад орчихдог. Бөөн л хүндүүр энтер болчихсон сэрхэд яг нөгөө сүнсний хар зах дээр ирчихсэн байх ба түрүүний хорууга гяс аваад л нөгөө жижиг варанда хийчихдэг. Цаашлан багшийнхаа хэлсний дагуу ямар ч юмтай таарсан нүд рүү нэгцэлж харж болохгүй гээл газар ширтээ идэл явж байхад өөрхий нөгөө нүүргүү болчихсон Таиланд найзынх нь сүнс хүртэл хажуугаар нь явж харагдана. Чигээрээ алхасаар яг нөгөө ээж нарын сүнс худалдаж аваад байсан хэсэгт ирэхэд гинтэл араас нь өнөө бөө залуу гарч ирэн араатай амтан шиг их л муухай үнэрлэж байснаа үнэр нь ижилхэн ч гэсэн биш л байна да. Ууг нь ээж чинь ирэх ёстой биш үлээ. Чи ч их сайхан нүдтэй юм. Их л олон зүйлд хэрэг болох нь дээ. Ингэж хэлснээ шууд нүдийг нь авчихдаг. Ингэснээр хөөхий Вьетнам охин сошиал хандлтад онцсон солонгос найзаасаа болж балаа зүйлтэй хутгалдаад бүр цаашлан сүнс худалдаж авч сүнсний ертөнцтэй гэрээ хийсэн ээжээсээ болж нүдгүй болж буугаар кино маань дуустдаг. Яа. Зүгээр нэг сүнстэй аимшигын кино биш. Хүн гэж амтны энэ их хүсэл хязгааргүй шунлуудын тухай бас л гоё харуулсан байгааз. Мөнгөний шунал, гоо сайхны төлөөх шунал, дүнгийн төлөөх шунал, ажил карьерийн төлөөх шунал, сошиал хандлтын төлөөх шунал гэж бас л олон шунал байгаа юм шүү. Гэхдээ ер нь бодонгууд би ч шуналтай, чи ч шуналтай, ер нь бүгдээрээ л тодорхой хэмжээний шуналтай. Зэг тэгээд энэ хүртэл үзсэн бүх бамбарнуудаа баярлалаа. Дараагийн кино нэх удахгүй тул манай бамбарнууд юу гэх юм мэдж байгаа шүү дээ тий. Лайк сабаа дараад л сүсгэлээ сууж байгаарай.